Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ сайхан агаар салхинд гарч явахдаа хэрхэн 100хан дээр талах барих вэ гэд бичлэг өнөөдөр бэлтгэлээ туглан сууж үзнэ. За хамгийн түрүүнд биднэрт 2 аяга хөрөнгө хэрэгтэй. За 1.5 аяга ус. За үүн дээрээсээ хэлээ бага хэмжээний давс ийн. За 2 чимэг давс гэж. Ингээд одоо гурлаа хийн. 3 аяга гурал орно. Тэгэхээр би одоо 1-р гурал хурхын 1-р гурал хэрэглэх гэж байна. Ингээд аягаараа хэмжээд хийчих нэ. Нэг 2 3. За одоо сайхан гурлаа. Гараараа зурч. За биетэй зурмаг нь нялцгаа санагдах юм бол баг зэргийн гурал нэмчих болно. За ингээд одоо зурмагаа нэг 30 орчим минут амраачаад хурж ирээд нэг жоохон нухаад тэгээ хэдүүлээ хэвлчихнэ. Маань 30 орчим минут амарчихсан. Одоо нэг жоохон эвлүүлээд нэг 2 минут нухчихъя. За зураг маань 1-2 минут нухаад хөрхөн эвэлчихлээ. Одоо тэгэхээр бүгдээрээ жигнэх савандаа зурмагаа хийж хөөлгөн. Жигнэх саваа эхлээд урдчлаад сайхан тослогоо хийшүү. За би бол ийм тоогоо ашиглах гэж байна. За би тоогоогоо хоньны сүүлээр тосолчихсан байгаа. Зарим нэг хоньны сүүлний хэрчмүүд бас дотор нь байж байгаа. Үүн дээрээ зурмагаа хийгээд би энд одоо хөөлөх гэж байна. За ингээд зурмагаа хийчих. Одоо саваа тагтаа бол таглаад, таг байхгүй бол уутлаад ингээд орхичихъя. Хэрвээ талхаа хурдан барьж идмээр байгаа бол гой халуун газар тавьчих нар дагуулад. Нэг яраагүй бол зүгээр гэрийн сүдэрт орхичих болно. За хэмжээ нь бол 3 дахин нэмэгдэнэ. За бараг саваа дүүрээд ирэх, бараг дүүрхтэй ирэх байх шүү. За ингээд орхичих. За өнөөдөр их дулаах өдөр байсан болохоор 4 орчим цагийн дараа ингээд зураг маань тоогоо дүүргээд ийм том болоод хөөцсөн байгаа. Одоо бүгдээрээ сайхан галаа асаагаад
талхаа барина. За ингээд галаас ажглаа. Гоё шиж хинжээ. Одоо үнийг буцаагаад хийчихнэ. За ингээ үргэлжлүүлээд нэг талыг нь чиг хинчихнэ. За ингээ талах маань гараад маш сайхан хөрчихсөн. Тэгээд болсон талх бол ингээд өргөөд үцгээр хөнгөн мэдрэмж төрнө. Хэрвээ талх нь хүнд байгаад ах юм бол ингээ хүнд оргоод ах юм бол буцаагаад хийгээд үргэлжлүүлээд чигэнд хийшвэ. За одоо үнийг зүснэ. Харагдаж байна. За. Гадна тал нь шоржигнсан. Дотор тал нь их гоё зөөлхөн сайхан талах болсон байна. Ингээд та бүхэн гэр бүлээрээ аялаж зугаалж явахдаа, лагер дээрээ байхдаа ингээд амттай сайхан хөрөнгөний талхаа хийгээд идээрэй. Бичлэгийг маань дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. За ингээд галаас ажглаа.